Монголын мэргэжлийн спорт автомашины холбоо бахархалтайгаар үзүүлж байна. Mongolian Drift Series. Логийн ерөнхий спонсор Mongolian Crown Sales. Кул бүхнийг Mongolian Crown Sales. Логийн ерөнхий спонсор Автоhaus Mongolia. Бид таны автомашины 5 дахь үн цэнийг нэмэгдүүлнэ. Логийг дэмжигч Eco Mine Systems. Нэгч хүүхэд хортуудаагаар битгий амьсгалаасай. Логийг дэмжигч Богд Автомол. Бодит үн сэтгэл хангамж. Логийг дэмжигч Epic Sim. Тэмцээний спонсор Домогт хан алтай. Топ ган дрилинг. Миг даатгал. Master Mining Service. Auto Art. BB Car Sales. За өдрийн мэдрэг Монголын мэргэжлийн спорт авчны холбооны Монголын баг тамирчид маань анх удаага Хятадын CTC буюу Хятадын дрифтийн авраг шалруулах тэмцээнд хүрэлцэн ирээд байна. Тэгээд Монголын мэргэжлийн спорт авчны холбооноос шалгарсан шилдэг 4 тамирчидаа дагуулад манай Монголын мэргэжлийн спорт холбооны 4 тууцын гишүүн маань төлөөлөл өдөрлөх зөвлөлийн маань ирлээ. Ингээд өнөөдөр бол эхний өдөр байгаа. Бид одоо яг бэлтгэл ажилдаа орчихсон. Тамирчид маань бэлтгэлтэй гараад машин техникээ тестлээд байж байгаа. Тэгээд биднийг дэмжиж байгаа маш олон байгууллагууд, дэмжиж байгаа маш олон хамт олон бас тамирчидаа бүгдээр нь одоо бас энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Монголын мэргэжлийн спорт авчны холбоо ингээд энэ жилээс эхлээд бид одоо байнгын олон улсын тэмцээнд орох зорилго тавиад эхнийхээ тэмцээн бол Хятад улстай ирсэн байна. Тэгээд та бүхэн биднийг сайн дэмжээрэй. Ерөнхий спонсор Mongolian Crown Sales. Кул бүхнийг Mongolian Crown Sales.
За яг одоо бүгд найрамдах Хятад хотод улсад зохион байгуулагдж байгаа Ухан хотод CDS буюу улсын аварга шалгаруулах тэмцээний нээлт хийхүү болж байна. Тэгээд Ухан хотод 3 өдрийн турш 10 сарын 1, 2, 3 гэсэн 3 өдөр тэмцээн уралдаан маань болж байгаа. За тэгээд эхнээсээ тамирчид маань гараануудаа хийсэн байна. За өсгөө болон дөдөөнөр эхний гараануудаа ерөөхдөө хийчихсэн байгаа. Одоо Баска Цэндэ хоёрын гараанууд үлдсэн байна. За та бүхэндээ тэмцээнд орж байгаа машинуудаас зах цухаас нь бас ингээд та бүхэндээ харуулъя. За энэ гоё Full Carbon MK5 байна. Supra GT86 Faster гэдэг энэ тиймийнхэн багш байна. BMW байна. За энэ гоё Corvette байна. За BMW. За эдний баг бол ерөнхийдөө бүгд BMW-гээр ижилсэн байгаа. BMW-гээр ижилсэн баг зүгээр байж байна. За араар нь бас багийнхаа DRC багийнхны машин гэх юм бол бас хөвчлэн дандаа BMW. За бас мөн S15-ууд байгаа. За энэ бас Монгол улсад очиж ирсэн тамирчин 60 настай түүний бас Silva S15 байж байна. За манай монголчуудын машин аваар зогсож байна. 3 Nissan Silva S15 нэг GZX ирсэн байгаа. За энд бас нэг юм гоё ховор судан машинууд бас ирж зогссон байна. KTM машинууд байж байна. За энэ хойгуур бол одоо Supercar, Porsche, Ferrari, Audi, BMW гэсэн машинууд нэгөөс барьсан байна. За нийт ерөнхийдөө CDC буюу энэ улсын аваргыг шалгаруулах тэмцээнд нийт 44 тамирчин оролцож байгаа. За энэ BMW-тэй жогоогт бас тэмцээн уралдаанд орж байгаа. За энэ бас гоё Supercar KTM гэсэн. Хей, сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Влогер бэлгүн байна. За, миний влог энэ удаа бүгд найрамдах Хятад ард улсын Ухан хотод CDC буюу CDC-гийн бас нэгэн цуврал тэмцээн дээр хүрэлцэн ирсэн байна. За, Монголын мэргэжлийн спорт автомашины холбооны баг бүрэлдэхүүн бүр бүрэлдэхүүнээрээ Монголын шилдэг 4 тамирчин аваас Ухан хотод бас авчирч тэмцээн уралдаанд анх удаа бас оролцож байгаараа онцлогтой. За, тэгээд яг одоо миний ард тэмцээний нээлт болж байна. Монгол тамирчид маань гарч ирсэн байна. Бүгд найрамдах Хятад ард улсын тамирчид маань бүгд гарч ирсэн байна. За тэгээд бүгдөө влогтойгоо хамтаагаараа маш сонирхолтой зүйлүүдийг бас та бүхэндээ влогороо үзүүлж харуулах болно. За влог маань 1 юм уу 2 юм уу магадгүй 3 ч цуврал болж таслагдахаар болж байгаа. Ягаад гэвэл 3 өдрийн тэмцээн учраас маш их дүрс байна. Тийм учраас та бүхэнтэйгээ 3 цувралаар юм уу 2 цувралаар уулзснаа. За тэгээд энэ доор гарч байгаа YouTube channel-аа манайхаа subscribe дараарай. Тэгээд влогтойгоо хамтаа гарамнахаа. Влогийн ерөнхий спонсор Автоhaus Mongolia. Бид таны автомашины 5 дахь үн цэнийг нэмэгдүүлнэ. За яг одоо бүгд найрамдах Хятад ард улсын CDSC буюу улсын аварга шалгаруулах тэмцээнд 4 тамирчид маань бас нээлттэндээ оролцож байна. За Баскагийн хувьд болохоор одоо эхний гараагаа хийгээг байгаа тийм. Ер нь бол тестүүд бол ерөөхдөө хийсэн байгаа. За нэгдүгээрт Хятад улсын Ухан хотод тэмцээнд оролцож байгаа сэтгэгдэл, хоёрдугаарт
За шинэ прожект буюу шинэ машин ямар байна? За 3 дугаарт яг өнөөдөр яг энэ талбай дээр ингээд нээлттэнд нь оролцож байгаа сэтгэл. За ерөнхийдөө бол CDC буюу Хятадын улсын аврагт оролцох сэтгэл маш өндөр байна. Тэгэхээр догдолтой гоё байна. Хоёр дахь нь бол машин тэрэгнүүд бол машин тэрэг үнэхээр бяртай гоё байна. Тэгээд айнуудаар гараа сүүл нь HP хэмжүүлээд датагаа нэмүүлсэн. Тий. Бяр нь бол сайхан байна, гоё байна. Тэгэхээр ер нь бол энэ эдийнхэн машинс нэг тутгаар бол алга. Тий. За одоо ерөнхийдөө эхний гараагаа хийчих штэ. Тий, эхний гараагаа энэ одоо нээлттэй Хувьд болохоор ерөнхийдөө яг нэг бороотод бэлтгэл хийсэн тий. За өнөөдөр бол яг гоё асфальтан дээр бас бэлтгэл хийж хийдэд гарсан уу? хэд гарлаа. Машин одоо залуур буюу өрүүл гидрийн нэг жоох асуудал гарсан. Тэрийг манай баг инженер. Инженерийн баг хамт олон бүгдийг янзлаа шийдчихсэн одоо болсон. Тий. Одоо гараагуулъя л гэж байна. За тэгээд хөдлөгтөө одоо нөгөө бүгд найрамдах Хятад ард улс руу бид бүхэн маш хол замыг туулж бас ирсний хэргийг маа тамирчид маань бас гарах баха. Тэгээд Басканаас бас амжилт хүсье. Баярлалаа. Энэ араа манайхаа хөлс амар гарч байна. За. Дүүдөө. За манай дүүдөө. За дараагийн тамирчин маань дөлгөө GZX Монголд оролцдог GZX 90 маркаар бас тэмцээн уралдаанд оролцож байгаа. За дүүгийн сэтгэл ямар байна? За сэтгэл маш өндөр байна. Анх удаа ухаанд одоо гадаад ер нь тэмцээнд орчин машинуудаа авчираад тий. Тэгэхээр ер нь бол их гоё байна. Эхний үе гарцсан байгаа. За эхний оноолтой сонссон байгаа сонсоогүй юу? Сонсцсон байгаа. За 72 оноо авсан нэг гараагаараа. Нөгөө гараан дээр болохоор саваад жоо алдаа гаргасан тий. 72 гэдэг чинь ерөөхдөө хідээр орчихсон. 10-т ч гэсэж гэнэ 11 ч гэсэж гэнэ тэр тавьцаа. За яг Хятадын зам талбай дээр дрифтлэх мэдрэмж нь ямар байна? Мэдээж гоё хэлэх байх. Одоо яг ингээ хоорондоо биш ингээ гадаад өөр тамирчтай ингээ өрсөлдөд өөр машинаар тараад өөр зам дээр явах шал өөр идэм юм. Дээрээс нь бид нар дугуйнуудаа бүгдийг өөр болгоцсон байгаа. Илүү зуралтай дугуйнууд тавьсан байгаа. Мэдээж бүгдээрээ бас хороо эрдвтер бүгдийн солиод ирсэн учраас бас шинэлэг байна. Гоё юм. Тий. За тэгээд дүүдээ бас энэ хол зорж ирсэн чинь тэмцээн уралдаанд бас амжилттай оролцоосоо гэж. За баярлалаа. За дараагийн тамирчин Цэндавиш. За Монгол улсыг төлөөлж бас Монголынхаа дөрвөн шилдэг тамирчдыг бүгд найрамдах Хятад ард улсын Ухаан хотноо зохиогч байгаа CDC-гийн улсын авраг шалгаруулах тэмцээнд нэгдүгээрт Монгол улсаа төлөөлж оролцож байгаа найстаа бас баяр хүргэе. Хоёрдугаарт яг энэ зам талбай дээр дрифт хийхэд ямар байна? Монгол байдгаас шал ондоо байна. Хятадын дрифтийн хөгжил бас нэлээд хөгжил илүү байна. Гэхдээ зам талбай дээр нь шарууд үзэх бол сайхан байна. Энэ боломжийг олгосон холбооны ерөнхийлөгч Идэрбаатар болон холбооны тузын гишүүд тий намайг дэмжиж байгаа найз нөхөд тэгээд гэр бүлдээ баярлалаа гэж хэлье да. Анхны одоо Хятад тэмцээнд орсон бас сэтгэл маш их өндөр байна. Ер нь бол одоо нэгдүгээр үеийнхэн гарааг одоо хийчих штэ. Тий, нэгдүгээр үеийнхээ гарааг 36 дээр. Сэтгэл зүй маш тайван байна. Яг энэ дэр одоо 100% чаддаг юм бүх зүйлийг харуулах болно. За манайхан бол одоо оноолтуудаараа бас гараад ирсэн ба штэ. Түрүүнд өдөө бол нэг 10-11 хавцаа байгаа. Өсгөө 5-6-аар байна уу? Тий, 5-6-аар байсан. Тэгэхээр бас мундаг байна штэ тий. За тэгээд ямар тач энэ хол замыг туулж тэмцээн уралдаанд оролцож байгаа найстаа бас амжилт хүсье. За баярлалаа. Үсгэн.
2024 он 2025 оны улсын аварга 24 оны Drift King хувийн дугаар 0-1 дугаартай. Тэгтээ хятад улсад тэгтээ 0-1 нь бол байшлаа тий урдаа нэг нэмсэн тий. За тэгээд өсвөгийн сэтгэл ямар байна? Гоё нөө хятад ирээд анх удаага тэмцээнд оролцож байна. Ааха. Анх удаага оролцохдоо бүр CDC-гийн яг үндсэн цуврал тэмцээнд нь оролцож байна. Тий. Сэтгэл маш өндөр байна. Ер нь бол одоо дөрөв алхахтай машинаар бол Монгол тэмцээн уралдаанд ордог байлаа шүү дээ. Гив юнит яг энэ усын аврагт орох гээд хоёр алхахтай машин болгосон чинь мэдрэмж нь ямар байна? Бас нөгөө хуучин сэлбэгээр шарвдаг байсан болохоор ер нь гайгүй байгаа байна. Тий. Жохон хэсэг бэлтгэл хийгээд гайгүй зөвшөрж л байна. Яг бүтэн бол гартаа яг оруулж хамжаагүй л. За тэгээд бүгд найрамд хятад ард улс зохион байгуулагч энэ хөө гайхалтай тэмцээнд Монгол улсаа бас төлөөлж ирсэн тамирчидтай бүгдөөрэнд нь бас нэгдүгээрт баяр хүргэе, хоёрдугаарт бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд эхний гараагаа бол хийчихсэн байгаа шүү дээ тий. Эхний гараа 5-аар өнөө 6-аар өнөө одоо 5 дээр сая оноогоороо тий. тамирчин гарсан шүү. Голоор л баг шиг. За тэгээ одоо араас нь маш олон тамирчид бас гарах дутуу байгаа тий. Болж өгвөл энэ байранда байгаад юмс тий. За амжилт. Амар адуулж чинь уу? За ихний гараагаа амжилттай. Би экомайн системийн бүтээгдэхүүний хэрэглэгч болоод удааг байна. Надад одоо энэ системийг хэрэглэснээр хамгийн анх мэдрэгдсэн зүйл юу гэхээр миний машин нэгдүгээр хүчтэй болсон. Бензин зарцуулалт бол мэдэгдгүйц багассан. Тэгэхээр би энийг юу гэж бодсон бэ гэхээр урд нь нөгөө юм дутуу шаталтай явж исэн бензин маань яг юм 100% бүрэн шаталтай болсноор ингэж надад ямар нэгэн байдлаар хэмнэлт гарч байгаа юм байна. Хоёрдугаар дутуу шатчихсан бензин маань ингээд бүрэн шатаад эхлэхээр мэдээж нөгөө яндангаас гарч байгаа одоо орчныг бохирдуулж байгаа хорт хаягдал маань бол эрс багсан болов уу гэж би хувьдаа бодож байна. Яг бол машины яндангийн одоо хучин гардаг байсан үнээр би өөрөө сайн мэднэ. Одоо бол гардаг үнээр шал өөр болсон. Тэгэхээр
ер нь бол экомайн системийг хэрэглэх бол таалттай ашигтай гэж байна. Нэгдүгээр жолооч хүний эдийн засаг гэнэлтэй, хоёрдугаар машин хүчтэй, хөдөлгөөрийн гоё жигд ажиллахад бол том нөлөө үзүүлж байна. Гуравдугаар энэ орчны бохирдол гэж одоо Улаанбаатарчуудын өнөөдрийн бүгднгийнхэн санааг зовж байгаа энэ том асуудал ямар нэгэн байдлаар те миний машин хоттой баг ядруулсан баг чадхгүйтэй энэ Улаанбаатарын утааны бохирдол баг чадхгүй хувь нэмэр үзүүлж байгаа гэж бодож маш өөртөө сэтгэл ханамжтай байна. Баярлалаа Ecomine Systems. Манай дөрөв дахь тамирчин Синдэгийн шилний гараа туудахгүй гарах гэж байна. Улсын тамирчин Синдэгийн шилний гараа. За эхний гараа амжилттай. За хоёр дахь гараа. За техникт жоохон саалгацчих шиг боллоо. Синдэ. Хоёр дахь гараа яасан сая? Хоёр дахь гараан дээр машин усны халаад арпен ба хаачлаа. Тэгээ уг нь ус халаагүй байсан бол финиш лайнаа гой дуусгацсан бол. Тэгээ эхний явдал гоё байсан. За. За энэ бас нэг өрмөц стикертэй 15 байна. Энэ машин бетон руу орсон юм шиг байна. За шууд татаад чигдэж орсныг гаргаж явах шиг байна. За энд бас сая нэг
тогтоос бетон руу ороод плайн болгожээ. Дараагийн шатнд баатлах гэж байгаа хүүхдүүдийг бас та бүхэндээ харуулъя. За энэ хоёр. За энэ бол яг энэ ангилан 6-аас 10 насны хоорондын хүүхдүүд хоорондоо баатал хийж байгаа. За гарах гэж байна. Wow, энэ хүүхдний ялсан байх шүү. За манайха өнөөдөр 10 сарын 1-ний өдөр за Ухан хотод зохион байгуулагчид тэмцээний ерөнхийдөө 1-р үе энд ирээд ерөнхийдөө өндөрлөх гэж байна. За манай Монголоос шилдэг 4 тамирчин ирсэн байгаа. Монголын мэргэжлийн спорт автомашины баг хамт олон. За дээрэс нь үзэгчдээр ирсэн маш олон Монгол дрифтийн тамирчид бас хүрэлцэн ирсэн байгаа. Монголд байгаа юм шиг сэтгэл төрж штэ. Маш олон монголчууд ирсэн бай. Тэгэд Ухан хотыг зорж ирсэн бүх монголчуудаа бас баярлалаа гэж энэ влогороо дашимд хэлмээр байна. За тэгээд дараагийн шатанд болохоор Монгол улсаас оролцож байгаа 4 тамирчин байна. Дөрвөлээ баатлын шатандаа дөрвөлээ тэнцсэн байгаа. За машин тэргэнд ямар нэгэн эвдэл гэмтэл гараагүй, риск гараагүйгээр тэмцээнэ 1-р үе маш амжилттай туулсан 4 тамирчинтаа мэдээж бас баяр хүрхэн зүйтэй баг. За тэгээд техникийн жижиг сажиг юм асуудлууд бол байна. За энэ дээр бол манай инженерүүд маань хоорондоо ярилцаад энэ асуудлуудыг өнөөдрийн дотор шийтгэхээр одоо яг миний ард ажилдаа орцгож байна. Тэгээд 10 сарын 1-ний влогоо энэ түрээд өндөрлөе. За тэгээ бүгдөө хамтдаа маргааш буюу 10 сарын 2 буюу баатлын тэмцээнээр эргээ уулзцгаая.